Алмасны тухай сонирхолтой баримтууд. Хүний үүсэл хөгжлийн талаар эрдэмтэд өнөө хүртэл судалсаар ирсэн билээ. Түүний дотор алмас буюу хүн гөрөөсний тухай ам дамжсан яриа хөөрөө дэлхийн олон улс оронд байдаг юм. Алмасны тухай эрт Эдүгээгийн олон номсуудад дурддагдсан. Алмас бол хүн үүссэн цагаас эхлээд хүнтэй зэрэгцэн амьдарч байгалийн урт хугацааны шалгарлын явцад дэлхий дээр устдан үгүй болж буй хүн төрөлт нэгэн зүйлийн зэрлэг садан төрөл юм а гэсэн таавар эрдэмтдийн дунд байдаг. Эртний дорн дахны судар шастрыг сөхвөл алмасыг саншин, ридэг саншин гэж тэмдэглэсэн байх ба энэ нь хүн гөрөөс гэдэг утгыг илэрхийлдэг байна. Хадны сүг зурагт алмасыг аргал, янгэр, буг, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа таардаг. Монголчууд бол эртнээс л хүн гөрөөс буюу алмасны талаар мэддэг арт түмэн байжээ. Алмасыг монголчууд хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, эсвэл хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбож нэрлэдэг байсан байх юм. Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол алтай нуруугаар 1340 хоног аялж, олон арван домог хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасны мөрийг олж хэвжүүлж буулган авсан байдаг бөгөөд тэрээр 3 ч удаа алмасыг харсан гэдэг. Равжир өөрийн судалгааны ажлын үр дүнгээ нэгтгэхэд алмас сурвалжилсан тэмдэглэл. Энэ хүн мөн үү хэмээх номуудыг хэвлүүлсэн байдаг. Түүний алтай нуруунд явуулсан судалгааны ажлыг бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухааны академи, түүн дотроо академийн ерөнхийлөгч Ширэндэв, мөн Ринчин, доктор Майдургайнаар ил далдуур дэмжиж горилго тавьж байсан байдаг. Алмасыг барихын тулд бүр сайрын уулыг цэрэгээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны 7 дугаар сард Равжир Ховд аймгийн Эрдэнэ бүрэн, Баян Улгийн аймгийн Толб сумын нутгийн заагт орших сайрын уулнаас алмасны мөр олж түүнийг хэвжүүлэн авч зургийг нь дараад шинжлэх ухааны академи болон Ринчингуад захидлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас нэлээд хэд хоногийн дараа Ринчингуагаас түүнд та эрэлдээ гарсан эхний өдөртөө алмасны мөр үс ноос зэргийг олж дээжээ хөргүүлсэн явдал бол та алмасыг амьдаар нь барих төмөн үлзийтэй сайхан үйлсийн их бизээ. Таны явуулсан гөлтгөн хэвийг Польшийн эрдэмтэн Флавенскийд явууллаа. Гэрэл зургийг Бельгийн хүн судлалын доктор Хайблмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн билээ. Танд шин амжилт хүсье гэсэн захидал иржээ. Энэ явдлаас хойш 20 хоногийн дараа Равжирт нэгэн захидал ирсэн нь Хайблмансын захидал. Захидалд уг захиаг монголчлон хавсаргасан байжээ. Хайблманс бичигтээ. Хэрвээ Равжир та Америкт жуулчлаагүй бол үзээгүй бизээ. Өмнөд Америкт миний үзсэн нэгэн агуйн шалны шаварт хэдэн мянган жилийн өмнө гიშгэгдэн дагтаршиж үлдсэн Неандертал хүний мөртөө таны олсон мөр хэлбэр хэмжээний хувьд тун адилхан юм байна. Үүнээс үзэхэд Монгол Алтайд алмас одоо хүртэл амьдарч байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна. Хэрв та Алтай нуруунаас алмас барвал саран дээр хүн бууснаас дутахгүй нээлт болох болно. Тийм нээлт хийхийн даваан дээр байгаа танд тун шургуу ажиллаж амжилтанд хүрэхийг хүсье гэжээ. Доктор Хайблманс 1974 онд бичсэн өөрийн номонд Монгол Алтайгаас Равжирын олсон алмасны мөр 36.5 см урт байгаа нь хэрвээ түүнийг хүн байна гэж үзвэл 2 м 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөх юм бол 52-оос 54 размерын гутал таарах ёстой гэж бичжээ. 18 дугаар зууны дунд үед амьдарч байсан өвөрлөгч хушууны 8 вангийн хүү Жамбалд орж Maaрамб гэгч итгээд Омон Түмбий гэдэг ном бүтээжээ. Номондоо алмасны зургийг зурж, алмасны цүсийг эмэнд хэрэгэлдэг Лха Эрдэнэ гэдэг гэж тэмдэглэн үлдээсэн байна. Лха Эрдэнэ хэмээх алмасны цүсийг хүний шарах цус алдатлад эрхэм тустай гэж бичжээ. Омон Түмбий хэмээх энэ судар бол Монгол улсын төв номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий.
Үүнийг шалгаж нягтлан үзэх хэрэгтэй юм. 1921-с 24 онд ардын журам цэргийн эмчээр ажиллаж байсан Марамб Далай байлдаанд шархтаж цус их алдсан цэргийн хилэн дээр хаш хайрцагт нандинан хийсэн морчхор бор зүйлээр өсөг зурж өгдөг байжээ. Түүнийг лаа эрдэнэ гэж хэлдэг байсан юм. Өсөг зуруулсан цэргийн шарх маш хурдан эдгэрдэг байсан тул шаардсан цэрэг байтугай эрүүл цэргүүд хүртэл Марамб Далайгаар хилэн дээрээ өсөг зуруулахыг хүсдэг байлаа. Хожим түүний нууцан тайлагдж хүн гөрөөсний цүс байсан гэдг нь мэдэгдсэн гэдэг. Өсөг зурхад тэр эмийн тун хэмжээ нь таардаг байжээ. Өөр нэгэн сонирхолтой баримт бол алмасны арсыг хадгалж байсан үүх түүх юм а. 1892 онд Эрдэнэ бишрэлт хамба галсан чой гэгчид Далай ламаас бэлэг иржээ. Түүний бэлгэн дунд алмасны арьсан чихмэл байсан бөгөөд уг чихмэлийг хүрээний олон бурхтын хадагт залжээ. Чихмэл нь 1930-аад оны хүртэл тус хийдэд хадгалагдж байгаад 1939 онд хийдийг тараахад устж алга болсон тухай яриа байдаг. Үүнээс гадна 1837 онд үзэмжний алтан үүрэгт Бадарчин гэж алдаршсан Лувсан Доной Бадарчин лхаас ороод буцаж явхдаа Цэнхэр номингийн говьоос заган дунд үгсэн байсан эрэгчин хүн гөрөөс олжээ. Тэрээр түүнийгээ өвчөж арьс цүсийг нь аваад богдын хүрээнд хурч ирсэн байна. Тухайн үед зөв хатаасан хүн гөрөөсний цүс маш үнэтэд тооцогддог байсан гин. Марамбууд түүгээр хүнд ангаагдшгүй өвчнийг эмчлэх эм хийхэд хэрэгэлдэг байжээ. Лувсан Доной Бадарчин алмасны цүсөө богдын эмч Луу Марамб гэгчид чигчи хуруу дайтай алтаар зарсан байдаг. Мөн хүн гөрөөсний давсалсан арьсаа галбын улаан сахиусны хийдэд өргөл болгон өгчээ. Хийдийн урчууд түүгээр чихмэл хийсэн бөгөөд уг чихмэл 2 м орчим өндөр, цээж өргөн, бөгс шувтан, урт гартай, хамрынхаа угт ойрхон улаануудтай, ганц хуруу орчим өргөн тухтай, зулайгаараа хавтгай, хойшоо гээдэн, толгойдоо азарганы дэлмэт үстэй, биеэрээ улаан саарал ноолуурхаг үстэй, суг цаваараа нэмгэн үстэй, цүрдгэр гэдэстэй, нүүрэндээ хөмсөг, сормуус, сахлаас өөр үсгүй, хөлийн эрхий хуруу, долоовор хуруу нь том, палбар, өргөн тавхай нь тэмээний тавхайтай адил зузаан, эвэрлэг сайртай байсан тухай Лувсан Доной Бадарчин хуучилж байжээ. Энэ хүн бол Төв аймгийн Баянзүрх сумын харьяат 1974 онд 72 настай хүн байсан юм. Энэ чихмэл мөн 1939 онд галбын хийдийг болгон өрн таран хийхэд мөн л алга болжээ. Энэ мэт алмастай холбоотой олон баримт мэдээлэлт байдаг ч энэ бүхэнд итгэхгүй байх шалтгаан бидэнд бас үгүй юм а. Алмсын талаарх домог ярианууд зөвхөн монголчуудын дотор л байдгүй гэвэл бас үгүй ээ. Дэлхийн нийт бүгдээрээ алмсыг мэддэг, эртнээс л сонирхон судалж холбогдох мэдээлэлтүүдийг цуглуулсан байх нь бий. Алмас үдсэн, харсан, бүр кино хальсанд ч буулгасан тохиолдлууд байдаг гэх юм. Түүнийг нэрлдэг нэрч өөр байгаа юм. Алмсыг Америкт Bigfoot, Канадад Sasquatch, Хойд Кавказд Каптар, Төвдөд Yeti, Орост Снежный человек гэж нэрлэдэг байна. Тэдний цуглуулсан баримт мэдээллүүд ч гэсэн монголчуудын дунд байдаг алмас буюу хүн гөрөөсний төрөх байдалтай адил төстэй байгаа нь энэ амьтныг үнэхээр байдаг гэх итгэл үнэмшлийг өөрийн эрэхгүй төрүүлж байна. Энэ олон хүн үгсэн нийлж худал домог зохиох боломжгүй шүү дээ. 1950-аад онд Зөвлөлт холбоот улсад шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн Обручевийн санаачлагаар алмсын мөрөөр мөшгөх судалгааны багийг байгуулж 1958 онд Памирт судалгааны экспедицийг зохион байгуулж олон баримт мэдээллийг цуглуулсан байдаг. Алмсын тухай хамгийн их шуугиан тарьсан нэгэн явдал бол 1967 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Америк нэгдсэн улсын хойд Калифорнийн уулс Блаф Крикийн хөндөд болжээ. Хэрийн судалгаа хийж байсан судлаач Рожер Паттерсон, Роберт Гимлен нар алмастай тулгарч түүнийгээ кино хэлсэнд буулгасан байдаг. Энэхүү кино хэлсэнд буусан бичлэгийн үнэн худал зохиомол зүйл байсан эсэх нь одоо хүртэл хүмүүсийн дунд маргаантай хэвээрээ юм. Та бүхэн энэ кино хэлсийг үзхийг хүсвэл линкээр нь орж үзэх боломжтой. Мөн Оросын холбооны улсын уулын алтай Хойд Чуйскийн нуруунаас Сергей Семенов гэгч уулчин ир нэгэн хүн дүрс амьтны мөсөн дор маш сайн хадгалагдсан
биеийг олжээ. Тэрээр энэ газраа ихэд нууцлж байгаа бөгөөд энэ талын судалгаа хийдэг шинжлэх ухааны академиудтай холбогдож наривчилсан судалгаа хийхийг хүсч байгааг нь. Хэрв үнэхээр энэ хүүр аламсынх гэдэг нь батлагдах юм бол их хэмжээний мөнгө олох боломжтойг ойлгосон хүн шиг байгаа юм. Харин энэ бүхнийг үнэн болохыг нь баталж нэг хөлийг таслан авчирсан байдаг. Мөн зарим нэг холбогдох судалгаануудыг хийж интернетэд тавьжээ. Үүнийг судлах судлаачид олдох бизээ. Тэр цагт ч нэг юм дуулгах нь тодорхой.